сайн мэцгэнөө намайг Бямбчрал гэдэг Монгол Улсын их сургууль багш Монгол хэл уран зохиолын боловсрол хөтөлбөрөөр суралцдаг 3 дугаар төвшин аяатаа. За утга зохиол урлаг судлалын тэлхмийн багш аваад орчоор өдөрдүүлж Хаан Сэрбаатарлаг төлөв 3 хэлбэрийг харьцуулан шинжилгээ институт судалгааны ажил хийгээд явж байна. За багш бид хоёр амар төлөвлөлттэй бол их хэрэглэгдэхүүнийг жигдлэх шаардлагатай гэж үзээд энэ яагаад гэх юм бол нэг хувилбар нь тод үсгэл байгаа учраас энийг жигдлэх шаардлагатай байна. Хоёулаа болох хэрэгтэй гэж үзсэн. За тэгээд ер нь бол туйлуудаа бүтээр хэсгээр нь ингээд харьцуулах юм бол илүү ойлгомжтой хялбар байх юм байна гэж үзээд өгүүлэгдэхүүн Дүр Баатар тэгээд Гам Сэдв зэргийг бол харьцуулан судлая гэж тогтсон. За одоогор бол Гам Сэдвийг задлан шинжилсэн талаараа өгүүлэлт бичсэн байна. За нутгийн аялгауны үгсийг судлах ажлыг бол 5-6 дугаар сард хийн. Одоо нутгийн аялал судлал хийх хичээл үзээд явж байгаа. За ингэхдээ бол бид Хаан Сэр туйлын Шинжааны Жангарч Аримбэл болон Мөнхөр нарын хувилбар мөн Ховд аймгийн Булган сумын торгууд төлж бүржүүлээ хайлсан 3 хувилбар харьцуулан шинжилсэн. Ингэхдээ энэ 3 төлж мөн гуруула торгууд өгс садны төлж байгаа учраас эндээс торгууд өгс садны одоо зүйлсийг харж болох юм байна гэж таамаглаад судалгааны ажил эхэлсэн. За нэгдүгээр хувилбар нь бол энэ Монгол Ардын Баатарлаг туйл гэсэн номонд хэвлэгдсэн байгаа. Энэ болохоор Максрын бүрэн чадлын хайлсан хувилбар. Хоёрдугаар хувилбар нь бол энэ Жамц гэдэг хүний тэмдэглэсэн, Мөнхөр гэдэг хүний хайлсан ханзан болсон бүрэлдэхүүн Хаан Сэр Батангийн бүлэг гэсэн. Энэ нь болохоор тийм жамрын их материал 7 гэдэг нь тод бичгээр болгосноо. Гуравдугаар хувилбар нь бол Хаан Сэр Батангийн бүлэг гэх хувилбарыг Ховг сайрын Жангарч Аримбэл хайлсан байна. За судлагдсан байдлын хувьд бол судлаач Эрдэнэ Баясгалан нар бол тодорхой хэмжээнд тухайн бүлгүүдийг харьцуулан судалсан. За мөн Цолоо Загцүрэн Кара нар бол бүржүүлээ хайлсан Хаан Сэр туйлыг англи хэлэнд хөрвүүлээд тухайн туйлд байгаа нутгийн аялгауны үгсийг тайлбарласан байнамаа. За тэгээ өгүүлэгдэхүүнийг харьцуулахдаа бол эндээ нөгөө нэг баглаар нь хийж хувааж авч үзээ. Эхний давал бол Баатар маань эхнэрээ авч байгаа юм байна. Дараагийнх нь бол дайснаа дарж байгаа юм байна гэж үзсэн. Гэхдээ эхнэрээ авахын тулд бас дайснаа дарж байгаа өгүүлэмж гарч байгаа учраас баглын дотор давал байна гэж тайлбарлаж явж байгаа. За тэгээд бүлгүүдийн өгүүлэгдэхүүнийг товчлон хураангуулад тэгээд яг өгүүлэлтэд ашиглахдаа бол юм өснөгтөр хураангуул үзүүлж байгаа. За тэгээд энэ давалт авах зүйлээ тайлбарлахдаа бол нөгөө Шенквичийн амьдрал хөхөл сэхэл амьдрал гэсэн схемийн дагаас тайлбарлаад байгаа. За тэгээд дараа нь бол ялгаатай тал болон ижил талуудыг үзүүлсэн. За тэгээд Хаан Сэдвийг харьцуулан шинжилээд доогоор өгүүлэлт бичсэн байгаа. Тэгээд дараагийн 7 хоногт ярина. Ерөнхийн энэ санаа нь гэх юм бол торгуудын хурмын ёс нь тухайн туйлын 3 бүлэг тодорхой хэмжээгээр туссан байна. Ингэхдээ бол хурмын өмнөх үе, одоо хуримлах үе, тэгээ хурмын дараах хэсэг нь тодорхой хэмжээнд харуулсан байна. Тэгээд одоогоор энэ судалгааны бүтээлүүдэд хэвлэгдээгүй байгаа буюу ойрдын хурмын ёс, тэгээд энэ торгуудын хурмын ёс нь одоо судалгааны бүтээлүүдэд тэмдэглэгдээгүй байгаа юм өгүүлэмж болоод бүх хэллэг туйлд давтагдчихж байгаа учраас энэ туйл бол зөвхөн тэр хурмын өгүүлэмж нь зөвхөн өгүүлэмжид ингэж хамаарч байгаа зүйл биш. Энэ бол тухайн тэр ухсадны ёс заншлыг дамжуулан баталгаажуулах нь үүрэг гүйцэтгэж байгаа юмаа гэдгийг энэ Дамбын Амос гэдэг хүний онолтой холбон тайлбарласан байгаа. За тэгээд дөрүүдийг харьцуулан шинжилгээтэй энэ бол Жангарын туйлын нэг бүлэг туйл гэж дээрх 2 судлаачид бол үзсэн. За тийм учраас Жангарын дүрийг харьцуулаад одоо түүний амьдардаг нутаг орон зэргийг бол харьцуулан үзсэн байгаа. Би тэгээ нөгөө нэг энэ дээр ишлэх юмнуудаа дандаа тодруулчихсан байгаа. Нөгөө алдаа гаргаад ингээд шууд ишлээд явахгүйгээр зүгээр мессежнүүдээ шууд бичиж явуулчихсан. Сүүлд ингээд нэг ажлаа 2 удаа хийх юм болоод байгаа. Энийг заснаа. За тэгээ Жангарын хатанг бол бас 2 янзаар бичиж байгаа. Энэ дээр бүржээлийн хувилбарт орчлонгийн сайхан нийгэм гэдэг нэг
Баатрыг нь болгоод эхнэр нь гээд тавцсан байгаа. Энийг нь тэгээд тодорхой тайлбарыг нь бол олсон. За тэгээд жангарын баатруудыг хэрхэн дүрсэлж байгаа. За тэгээд хонгорын дүр бол энэ бүлэгт маань бол маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Баатрын туслах үүрэг гүйцэтгэж байгаа. Тийм болохоор гадаад бол хотод дүрсэл. Хотод шинжийг нь харьцуулсан. За тэгээд хаан сэрийн дүрийг харьцуулаад түүний гадаад хотод шинжийг хэрхэн дүрсэлсэн. За тэгээд мөн түүний дэг хатны дүрийг гурван хэлбэрт хэрхэн өгүүлснийг харьцуулсан. За тэгээ энд мөн нэг зүйл гарч байгаа нь сэлмний эрд олоолох гэж байгаа. Энэ талаар манай тэнхимийн багш Таштижид бас өгүүлэл бичсэн байсан. Тэрийг энэ дээр бол яг хишилж амжааг байгаа. Тэгээд миний хийж байгаа нэмэлт дүгнэлт нь юу юм бэ гэх юм бол энэ хүчтэй баатар хүнийг өөрийнх нь сэлмэл ингээд дийлт юм байна гэдгийг бидний судалж байгаа туйлд харуулгаас гадна богд Тичин Жангарын хаан гэдэг туйлд бол бас энэ таамаглалыг маань батарж өгч байгаа. За тэгээд дүгнэлтний хувьд болвол Аримбал жангарчийн хайлсан хөлбөрийн үг хэллэгийн шүлэглэн тааруу байгаа ч гэсэндээ утга санаа цаг орны илүү дэлгэрэнгүй үйл явдлын учир зандлыг тайлсан. За тэгээд яг ингээд товчлоод хэлчих юм бол энэ нэг хормын үг хэллэгт байгаа үгнүүд нь одоо тухайн тэр хайлж байгаа нутгийнхаа жангарчийн тэр үгнээс нь өөрөө одоо өөр нутгийн үг хэллэгээр хэлэгдэж байгаа нь бол одоо энэ туйл аль хошууны аль газраас одоо анх уламжлан гарсан гэдгийг нь бол тодорхойлоход одоо илүү төхөм болгож байгаа гэж хэлж болно. За тэгээд зарим өгүүлэлтгүүн бол жангарын бусад бүлэгт илрээгүй байгаа нь энэ бол бие дааж одоо хин одоо жангараас тасарч ингэж гарсан бүлэг юмаа гэдгийг нь баталж байна гэж үзсэн. За тэгээд онцгой нэлтээр яг нэг хөрвүүлсэн гэх юм бол энэ 21 хуудас байна. Тэгээд энд бас нөгөө тод бичгээс болгож байгаа болгоод яг ингээд кирилл рүү хөрвүүлэхэд зарим нэг үг хэцүү байгаа болохоор тодруулсан байна. За тэгээд энэ онлын үндслэлээ авахтаа мөн хүний өгүүлэлийг орчуулсан зүйл нь бас харагдаж байна. За баярлалаа. Би даасан баатарлаг зүйлүүд тавьж байгаа юм. Жангарын нэг үйл үзтэй. Тийм. Жангарын хаан сэр бодомгийн бүлэг. Тэгээд ер нь энэ сэдв ер нь судлагдсан да. Судлаад байсгалаа. Дөрвөн хэлбэрийн харьцуулан судлаа. Хоёр зүйлийн олончлогдсон үйл явц байна. Тийм. Хэрийг нэг үг хэлсэн бас нөө